шүдэ угааж сурцгаая. Батагийн шүдэнд амттай хоол их вэ шүү. Бата шүдээ сайн угаагаагүй болохоор бидний дуртай юм маш их вэ шүү. Энд бас байна. Энд. Ээж, шүд маш их өвдөж байна. Алуу ээж нь үзье. Гэрээ. Шүдэн цаарчсан байх шүү дээ. Хурдан шүдний имлэг явъя. Ээжээ, энэ имлэг юм уу? Тийм ээ. Шүд өвдсөн үед ирдэг шүдний имлэг шүү дээ. Бата ороорой. Бата, хаан ч өвдөд ирсэн бэ? Шүд өвдөд ирсэн юм аа. Дискүнэ. Битгий ээ. Эмч нь өвдөхгүй болтол эмчлээд өгье. Гэрээ. Энд цоорсон байх шүү дээ. Батагийн шүд их өвдөж байгаа байх нэ? За боллоо. Одоо өвдөж байна уу? Одоо өвдөхгүй байна. Эмчээ. Гэхдээ миний шүд яагаад өвдсөн юм бол? Бата, чи өдөрт шүдээ хэдэн удаа угааж байгаа вэ? Юу? Шүдээ өдөрт 3 удаа угаах хэрэгтэй. Хоол идсэний дараа. Гэтэл Бата шүдээ угаагаагүй болохоор шүдний хорхоо бий болсон байна. Шүдний хорхоо гэж мэдэх үү? Тийм ээ. Шүд хорхоо тэгвэл эрүүл шүд харлаж мөн түнчлэн цоорч нөх гараад өвддөг юм. Тийм байх нэ. Шүд өвдөд хоол идэхэд хэцүү байсан шүү. Тэгэлгүй яах вэ? Шүд нь хоолыг сайн жижиглэх үүрэг гүйцэтгэдэг учраас шүд цоорвол хоолоо амтархан идэхэд хэцүү болдго юм. Ойлгов уу? Тэгвэл шүдээ сайн угаахт л болох нэ. Шүдээ угаах нь зөв боловч зүү зохистой угаах нь илүү чухал шүү. Би чамд шүдээ яаж зөв угаах талаар хэлж өгье. Шүдээ зөв угаах арга. Эхлээд сойзон дээрээ оогоо тохируулж түрхээд шүд ба буйлны уулзвар хэсгээс эхлээд сойзон эргүүлж дээшээ доошо угааж өгнө. Мөн шүдний дотор талыг ч гэсэн нэгэн адил угаана. Хилээч бас сайн угаах хэрэгтэй шүү. Хоолны дараа заавал шүдээ угаана. Шүдний хорхоо нь чихэрлэг зүйлд дуртай учраас их хидэлгүйгээр эзнийхээ дараа түргэн шүдээ угааж байх нь маш чухал юм шүү. Шүдээ зөв угааж байж л цэвэрхэн эрүүл шүдтэй хөөхд болох юм шүү дээ. За. Шүдээ угаая да. Дээш доошо. Дээш доошо. Яагаад вэ? Бата шүдээ угааж байна. Хурдан цогцгоцгаая.